1, 2, 3. За сайн байцгаана уу? Giggly Talks podcast-ын тавтай морил Хаги байна. Хай, сайн уу? Ламаа байна. За сайн сайхан юу байна? За өстө нам тайванда. За шинэ week, шинэ сар эхэллээ, тий? Харин Ламаар тэглээ. юу байна? Надаар яах вэ? Сая энэ сүүлийн 7 хоног нэлээд олон өдөр амархаар болчоод хүүтэйгээ гэртээ байж гин. Нөгөө сургууль явуулна гэдэг чинь бас тэгээд ихэнх нь амралт болж тараад байгаа юм шиг заримдаа санагдах юм. Тэгээд энэ ажил төрөл хийдэг аав ээжүүд одоо хүүхдийн цэцэрлэг сургуулийг яаж амжуулт юм бол гэж бас гайхаад л ээж байна. Тэгэл яг нэг нь л гэртээ сууж яг хүүхдээ харахгүй болвол одоо болтгоо ч юм шиг санагдаал. Одоо жишээлбэл энэ 7 хоног чинь саяны 5 дахаас ахуулаад 5 дахьт нь орлоо байлаа. 5 дахьт нь ороогүй шүү дээ. Тэгээд хагас амтны сайн гэснээр нэгд 2 дахьд ингээ амарчиж байгаа байхгүй юу? Тэнгүүд ч тий ажил төрөл хийдэг эцэг эхчүүд яад юм бол гэж бодогдол байж. Тэгээд бас нөгөө гинт одоо юу гэдэг өвдөж мөвдөх юм бол бас гэртээ байлгаж харахаас өөр аргагүй болдог тий. Харин тий. Тэгэхээр одоо нэг нь л ямарч исэн ремоутли ч юм уу нэг жоохон уян хатай ажил хийхгүй бол болдгоо юм шиг санагдаал байж. Одоо энэ 100 болохоор нэр хүмүүс хүүхдээ яад юм бол гэж би бас бодлоо. Summer school-даас өгчт юм шиг үлээ шүү дээ. Одоо янз бүрийн дугуулan секцдэг бол явчт юм шиг байгаа. Тийм. Гэрэлт манай хүүхд чинь сая энэ 100 явсан байхгүй. Тэгээ тэр нь болохоор өглөө 7-оос өдөр 1 цаг хүртэл байсан байхгүй юу. Тэгэхээр чи амар хоёрын оронд цагтай тэгээд жоохон тиймэрхүү юм байна. За ямар ч лээсэн нэг 100 өөр цэцэрлэг олдог ч юм бэлүү гэж бодоол чи нэг тиймэрхүү юм бодсон шиг л сууж шít. Яа харин тийм түрүүчийн 7 хоногт чинь бас яг тэгсэн. Манай охин бас өвдөөл тэгэл цэцэрлэгт нь явуулахгүй гэрт нь байлгаал. Тэгээ энэ 7 хоног болсон чинь бас нэг өдөр амархан юм шиг үлээ. Тэр нь election day болох гэдэг юм чи тий. Маргааш тий. Тийм Америкийн одоо нөгөө ерөнхийлөгчийн сонгуул болох гээд тэрэндээ яг зориулаад эднэр чинь нэг хоног амард юм байна. Тэгээ сургууль цэцэрлэг бүгд олон нийтээрээ амарч байгаа юм байна. За энэгээр бол Америкийн байдлаар иймэрхүү юм байна. Одоо саяхан тэгээд юу боллоо? Халлоуины баяр боллоо. Сая 2-3 хоногийн өмнө тий. Та халлоуинаар юу хий? Гэрэлт маань хөөхөн цагдаа болчихсон л явж байгаа шиг харагдсан. Тэгсэн манай хүүхд чинь түрүү жил Firer гэдэг лээ. Firefighter болсон юм. Тэгээ энэ жил өөрөөс нь асуугаад би за миний хүү юу болох юм гэсэн чи. I want to be police officer гэдэг. Тэгээд нэг Amazon-оос нэг амар хөөрхөн амар их юмтай полисын тийм костюм авч өгсөн чи тэрэн дотроо бүр жижиг хэрэгслүүд нь гэж бүр баг ёо 10-аад юм байсан уу. Тэгээ бүгднгийн зөөж явна гээд. Тэгээд нэг маргааш нь нөгөө тэрийг эрт авчиж байгаа штэ тэгсэн чинь маргааш нь манай хүүхд нөө цэцэрлэгтээ нэг 2-3 юм аваа явчихъя гуугаад. Тэгээд цэцэрлэг рүү нөгөө юм хиймэл буу байсан байхгүй юу. Тэрийг аваа явсан чинь цэцэрлэгийнх нь багш нь сургууль дээр буу ойлгож болохгүй гэдэг. Тийм ээ лээ. Тэгээд аваад буцсан. Бас мэдмээр л юм элэ. Яг хэдий тоглоомч гэсэн тэгэл нөгөө яг юу хүмүүст харуулж байгаа үзүүлж байгаа гэдгээр бас болдоггүй л ахalta тий. Харин тийм ээ. Өөр бусад хүүхдүүдэд одоо буруу юм үзүүлнэ гэж гэдэг юм. Эдрээс тиймэрхүү юм амар сүртэй хүлээж аваад идэм шиг байна. Ялангуяа тэр бууны талаар бол нэлээд сүртэй хүлээж авахаас ч өөр аргагүй л дээ угаасаа яалтчгүй тийм энэ амар эмзэг сэдв байх Америкчүүдийн хувьд зөндөө амар олон нөгөө сургуулийн масс шүүдинг болдог шүү дээ. Тэд нар ингээд дандаа сургууль төр болдог. Тэгээ ялангуяа бүр юм жоохон хүүхдүүдийн сургууль төр болдог амар. Тэгээ энэ эдний сургууль нь бүр нэг түрүү жилийн нэг өдөр бүр тийм нэг юу хийсэн шүү дээ. Юу гэдэг лээ. Drill гэдэг. Тийм drill хийгээд бүх хүүхдүүдээ нэг юм газар оруулаад ингээ бүгднийг ингээ чимээгөө суулгаж малгаад тэр мэрийг одоо юм 3 настайгаас нь заана гэдэг чинь бүр юу вэ гэж бодохоор бас заримдаа бас бодох юм аа. Харин тийм юмд бэлдэж явуулна гэхээр бас амар л юм бас жоохон safety талтай хэцүү санагдсан. Манай Ивачка юу болсон бэ? Гахуг нь бодож исэн. Тэгээд яг юм авч таагүй те нэг мэдсэн чи юу вэ хүүе маргааш халуун юм биш те гэл тэгээд нөгөө цэцэрлэгээс нь бас юу ясна гэсэн костюм өмсөж ирээрээ гэд хэлсэн байлээ. За юу болох вэ гэж бодож ашгүй нэг Монголоос нэг маань их чин далавч яваалцсан. Тэрийг халааж өмсгөл энийн зөвлгээл одоо юу вэ нэг юу ачи гэл Angel болох чи гэл тэгэл яваас. Тэгээд хөөрхөн залвчаа зүгэл өдөржингөл явсан шүү дээ.
Тэгээ нэг битэр нэг чихэр мэхэр авъя ч гэж бодоагүй. Зүгээр нөгөө нэг цэцэрлэгээ тарчаад энэ нөгөө neighborhood дээр алхдаг байхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс харчаал өө чихэр өгье гээл тэгээ баг хүмүүс тэгэл явж байхад чихэр өгөөлээс. Тэгээ манай энэ авираас амар олон хүүхдүүд л ингээл бөө янз бүрийн хувц мовццэл гүүлдэлээс. Би яг нэг иваг авчаал гэрийн гадаа ирчээл эзэж манай гэрийн гадаа л нэг юм хар хувцастай хүүхэд зогсоод байна. Гэхдээ тэр айгүй том хүүхдээсэн баггүй юу. Бараг high school нэлээд том хүүхдээс. Тэгэл манай гэрийн гадаад ингээл нэг юм хавхар хувцастай нэг улаан өнгийн тор барьсан зогсоод би одоо энэ хүүхд яах гээд манай гэрийн гадаа зогсоод байгаа бол та гэсэн чи өөр яа юу костюм өмссөн тэгээ яг чихэр авахгүй зогсоодсэн байлээ. Тэгээд дараа нь ингээд харсч өө баах хүүхдүүд яг жоохон нар жаргахын алтад гарч ирээл тэгэл айлын хаалганууд дэлгэс. Манай байранд болохоор юу яасан ингээд нөгөө нэг чихэр тараахын байрнуудын нөгөө юг одоо листийг гаргацсан. Тэгээ бид нар доороос лоббигоос очиж аваад яг тэр листэн дээр нөгөө тоото өгсөн айлуудаас нь очиж чихэр аваад тэгэл болцсон. Амар хөөрхөн манай байрны бүх хүүхдүүд ингээд барыг нөгөө бүх монгол хүүхдүүд ингээд гарч ирд ингээд бүгдээрээ ингээд хамтдаа яваал амар хөөрхөн жоохон юмнууд нэг игдүүтэй. Манай хүүхд түрүү жилнийх ойлгохгүйс чи энэ жил бүр айгүй ойлгоод хаалга төрүүлж очиж тогшоол trick or treat гэл чарлж байлаа. Амар хөөрхөн байсан. Одоо манай охин ч ирэх жилээс нэг юм жоох ойлгодог болох байх л гэж бодсон. Тий, 2 нас жаарэ эртээ юм лээ. 3 ч бас нэлээ. Энэ жил гэрэлтээ 3-таа гэхэд бол яг болчихсон. Яг хөөрхөн vibe-нд ороод. Би тэгээд сая бас өнгөрсөн 7 хоногт одоо энд чинь амар гоё намар болоод навч мавч шарлаа. Тэгэл бүр амар гоё болж шít тий. Тэгээд нэг юу яа гээ салхинд гарыг гээ тээшгээ нөгөө Cox Farm гэдэг нэг юм Halloween утгатай ч гэх юм уу, pumpkin patch гэх юм уу нэг тийм газар очсон байхгүй юу. Хэдүүлээ 4 жил явсан шүү дээ. Тийшээгээ би тэгэд ингээд сая өнгөрсөн 7 хоногт явсан чинь. Тэгээ би өгөнд бодохдоо зав өнгөрсөн жил манай охин чинь жоохон байсан. Тэгээ нэг ойлгоогүй. Энэ жил өстэй амар гоё хөтөлцөж яваал тестэ юм хүм үзүүлээл амар гоё байна гэж бодоод бараг ингээл охиноосоо бараг өөрөө илүү догдлол явсан дагуулсан явсан чинь байхгүй. Тэр нэг ийм том трак байсан чи тэрэн дээр л суучаал буухгүй. Тэгээ тэрэн дээр нөгөө хүмүүс ээлжэл суугаа зургаад аруулт юм байна. Тэгээл бүр манай хүн чи буулгана гэвэл чарлаад. Тэгээл бит хоёр ёо зааста нэрэ жоохон юм мэддэг болтол ер нь иймэрхүү газраар дагуулж яваад хэрэггүй бай тэгээл ярьсан штий. Харин бит хоёр бас энэ жил явъя гэжсэн тэгээд амтсангүй залхуураад. Түрүү жил нөгөө ингээд бодглохлоор гэрэлттэй дөрүүлээ явж байхад гэрэлт ингээд нэг хөөрхөн явцсан санагдаад байгаа байхгүй надаа. Тэгээ би за тэгтээ бодсон чи ах уяалчгүй Ива манай охин ч одоо хүртэл жоохон лаган байна л да. Түрүү жилийн гэрэлтээс ч одоо жоохон байгаа юм байна шүү. Гэрэлт чинь бараг 3 өрөх гэжсэн байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээ ер нь жоохон хөвгттэй гадуур ялангуяа юм тоодлор гадар явна гэдэг бол амар хэцүү юм байд эдийг нөхөртөөр нь ойлгоол тэгэл явж энэ да. Тэгээ хөөрхөн бичлэг зураг марг авсан мэт таагаар та дөрөв тэгсэн тий. Тэгтийн тэгэл нэг юу Halloween-ыг тэгэж өнгөрсөн. Би тэгээд яг Halloween-ийн өглөө ээжрээ залгасан Монгол руу. Тэгэхэд чинь ээж тэнцээ болохоор Halloween-ийн орой болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг хүүхд хаалгыг ингээ бүр ингээ цөм цохоод исэн. Бүр дүв гэ өшөглөд. Тэгээ манай ээж болохоор тийм Halloween энэ төр тэмдэглэж мэдэхгүй шүү дээ. Тэгсэн чинь бүр дүв гэ хаалгыг өшөглөдсэн. Тэгээд Монголд одоос яаж тэмдэглэдэг юм бол гэж бас гайхсан. Сая тэр нэг видео оруулсан байсан ш нэг хингээд өглөө сэтгэл судлаач нөгөө Наранбаатар гээд ах тэр болохоор нэг хүнтэй нийлээд видео оруулсан. Тэр нь болохоор Halloween-аар одоо яаж бид нар Halloween-ыг нь яаж баярлах хэвтэй гэдэг утгаар нь ч юм уу те. Тэгээд яг чихэр өгөх гэж байгаа бол яг гадаа ингээд нөгөө хаалган дээр юм ямарваа нэг Halloween-тэй холбоотой юм наадаг ч юм уу те. Тэгээд тэрийг яг ингээ хүмүүс нь ч гэсэн хүүхдүүд нь ч гэсэн мэдээд яг тийм айлуудыг л тогшдог. Тийм юмгүй айлыг бол ингээд орхидог. Тэгэхгүй бол тэгээ зүгээр байгаа айлуудыг бас тогшоод тахлаар чинь нөгөө айлууд нь чихэр байхгүй байвал эвгүй байдалд ороод тэгээд тийм юм үүсчихэд байгаа байхгүй те. Харин тийм түрүү жил бас нэг тийм бичлэг явуулсан мэт нэг жоох охиныг нэг хижээл насны хаалгын тогшсон чинь шууд цээж рүү нүшгэлж унгаагаад амар тэрийг үзсэн үү?
Харсан баха. Тэр надад амар л санагдсан. Гэтэ яг тэр хүнийг бас нэг буруутгаад авахгүй те ингээд гэртээ ингээд амар амархаа гой суужсэн чинь нэг хаалгын ингээд байн хүүхдүүд тогшоол тэгэл юу яах гэж байгаа ингээд чихэр мэхэр гэл тэнгүүт чи юу солиороо тоццаагаад байгаа харахгүй шин гэл тэгэл нэг уур нүрэл тэр жоохон охин тэгээд тэр үед нь тэгээд таарсан бахалтай хөрхий. Тэг хүүхдүүдтэй бас нэлээд сайн хилж өгөх хэрэгтэй санагдсан. Зарим нь бол бүр ингээ Халевны баярт дургуйч хүмүүс ээж болно шүү дээ. Бүр яг ямар нэгэн шалтгаанаас болоод ч юм уу бүр ингээд тэмдэглэхийгч хүсдэггүй тийм хүмүүс ээж болно. Тэгэхээр чин тийм хүмүүсийн хаалганы үдчлэр чин бас хэцүүлтэй. Тийм. Ер нь хөвчлэн монголчууд болохоор муу ярын баяр гэж боддог санагдсан шүү дээ. Тэгэл ингээл хүн болгоны юм цус нүчтэй олж молол тэгэл нэг юм сүнс чөтгөрний дүр туурхаар чи манай монголчууд чи ямар их нөгөө мохор сүсгтэй хэлээд тий тийм чи муу яр дуудлаа муу ярын юм тэмдэглэлээ гэл жоохон тэрэндээ дургу байдаг баг. Тий, гэхдээ ер нь эвгүй юм бэлээ. Одоо би ч нөгөө өмнө ингээд нөгөө дандаа ингээ апартментуудад амьдарч байхад чинь зүгээр айлууд гадаанаа ч юм уу нэг хөөрхөн ингээл яг холбоотой юм ингээл үлгцэн ч юм уу тийм байдаас. Тэнгүүд одоо яг энд ирсэн чинь ингээ айлууд ингээ бүр урталтай авир тавьцгаа бүр бүтэн гавлын ясвас тавьцгаа. Эсвэл ингээ бүтэн чөтгөр ингээд ингээ босгоод тавьцгаа. Тэгээ тэгэхээр чи ингээ охин мохонтойгоо ингээ алхах гэхлээр нэх эвгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэл яг авирчудаас л арай л эвгүй декор хийдэв бэлээ. Овер хийдэг юм уу хайшээ тий. Тийм шиг л. Манай гэрээс ойрхон ийшээ нэг 10 минут машин бариад бас яг нэг тийм бүр энэ хавирхан бүгд очдөг тийм стрит байд юм байна. Ямар стрит гэчлээ? Патрик стрит гэчлээ юу гэчлээ. Тэгээд тэнд болохоор бүр ингээд бүр зөндөө олон жил тэгж нөгөө нэг гоё яг тэр айлууд нь ингэж гоё чимэглээд тэрүүгээр өрсөлдөж мөсөлдөд тэгдэг яг нэг team street байт юм лээ. Бараг team street дээр нь очиж нэг сайхан яваал тэгэл ер нь болчмоор санагдсан ш. Тэрнээс тэгээд нэг байран дотор нэг гэдэг юм байвал тэгээд болчин тий. Чи ер нь Халевинаар дүр мөр төвраад ингээд тэр нөгөө Халевины парад гэдэг дээ шүү дээ энэ тэд болдог. Тийм мэрэнд явж ирсэн үү? Үгүй ш. Энд дэрснээсээ хойш ерөөсөө тэгж хувирж байгаагүй. Монголд болохоор манай сургууль би ч нөө яг оюутан бахтаа тэгээд нөгөө 10 жил тахтаа бас Halloween болдог. Гэхдээ би Halloween ховцнуудыг дандаа өөрөө хийж өмсдөг байсан. Тиймэрхүү arts and crafts талтай амар дуртай байдаг байсан. Тэгээд яг одоо санаж байгаагаас бол хамгийн хөөрхөн хийсэн юм нь хамгийн амархан нулаа малгатыг хийжсэн юм байна. Тэгээд нөгөө нэг nursery book үнжийн нэг юм 3 дагны байдаг шүү дээ. Тэр 3 дагны юмыг бас нэг 2 найзтайгаа нийлж хийж өмсөжсэн юм байна. Иймэрхүү юм байна. Өөрөө хийгээд өмсчдэг гэсэн. Дуртай л байсан. Гэтэ сургууль дээр л тийм арга хэмжээ зохиож тэгдэг байснаас ер нь их тийж гадуур явж момж айлаа хаалга тогшиж чихэр авч байгаагүй шүү дээ. Харин би бас яг энд ирснээсээ бол ер нь яваагүй. Харин нилээд тахтаа бол яг нэг 2 удаа явжсэн санагдаад байна. Гэхдээ нэгэнд нь бол зүгээр л ажиллаад хараад ч лөө яг явж таарад. Нөгөөтөнд нь бол яг зорж явжсэн. Тэгээд илээ болохоор ч яг ингээд нөгөө юм Hollywood Street гэх юм уу. За тэр чад юу гэдэг лээ. West Hollywood гэдэг нэг амар юм том стритүүд байдаг байхгүй юу? Тэнд ингээд тэр стритүүдийг бүгдийг хаачдаг замын тэр чигээр нь ингээд 4 уулзуур олгоод ч лөө нэг хаачдаг. Тэгээд яг тэрнгээр ингээ хувцастай хүмүүс нь алхаа явдаг байхгүй юу? Тэгээ яг тэнд ингээ явж байгаа. Гэтэ тэр амар эвгүй мэл яаж тэр чинь орой эхэлдэг. Тэгээ орой эхлэнгүүд ингээ орой олонгоо ч ингээ амар янз бүрийн нүр амаа бодцсон хүмүүс ингээ явж байгаа ч бүр мангас. Тэнгүүд ингээ зүгээр ингээд үзгэж очисон хүнийг ингээд хүмүүсийн тэндээс гаргаж ирээд айлгаад идэм бэл. Тэгээд ер нь нэг тийм тэнд нэг дахиж явахыг нэг тэгж яагааг хүсээгүй. Би бас тэгээ жоохон айдэн штеп ингээд зүгээр зүгээр ингээ гоё интеншнтэй явж байгаа хүмүүс бас байгаа штеп. Тэр дотор хүнийг айлах чи хүнийг гимтэй чи гэж бодож байгаа хинт чи одоо ингээ танигтааргүй болцсон тийм хүмүүс нэг хүнийг цохиж мохоод ч юм уу те муу юм хийчээд зүхтахад бол хинч мэдгүй байгаа хгүй юу. Тэгэхээр жоохон бас айвал айхаар л тийм баяр шиг санагдсан. Яг тэр нөгөө хар маскны цаана яг ямар хүн байгааг мэдгүй болохоор тэгээд Германд ухтахтаа ч явж байгаа юм билүү тийм үстэй хинч мэдэхгүй шүү. Тэг би яг яг тэгэж бас бодож байна. Тэгээд дараагаас нь ер нь за иймэрхүү юм явуулдаг юм байна гэж яг батсан. Тийм зүгээр яг тэгээд хүүхдүүд маань одоо яг багасаа ингээд Америкт ингээд яг өсөж байгаа болохоор бас тэрийг ингээд хориглоод байх амар бас хэцүү. Бусад бүх айлын хүүхдүүд явж байхад би яагаад болдгүй ингэж бас бодож магадгүй л ах тэгээд жоохон амар л.
Яг гэхдээ ер нь бол энтхийн залуучууд одоо бидний үеийн залуучууд нь болохоор юу байд юм шиг санагдсан. 10 сарын 31, 11 сарын 1-нд ер нь өөрсдөө тэгж нөгөө бүр юм хувцлаад тэг клаб борж уудаг юм шиг санагдсан. Тэрнээс бол тэр том хүмүүс бол чихэр цоглуулж байгаа тэргүй шүү дээ. Тэг тэд нар бол тэгж юу яадаг санагдсан. Клаб орж ихтэй юм санагдсан. Би сая нөгөө хоёр найзтайгаа гарсан 11 сарын 1-нд бид 2 жилийн байгаа тэмдэглээд найзлаа 2 жил болсон байна гэд. Тэгээд нэг Сидней гой хоолнд орчоод тэгээд гурлаа клаб орж бүжиглийгээд явсан байхгүй юу кларын данлуу. Тэгээд тэгсэн чинь тэндээсэн хүмүүс ингээд бүр бүгдээрээ ингээ Халлоуины хувц өмссөн. Тэг ингээ охтууд нь хөвчлэн дандаа юм юу өмссөн. Амар задгаа хувц өмссөн байсан. Бүр нэг юм зүгээр нэг юм бикинийн дээр шууд бараг зүгээр юм тортой шилэн тэр комерко өмссөн. Тэгэл нэг бүгдээрээ амар сохтуу. Тэгэл нэг жоохон сайн муухай л хэс. Тэгээ нэг гоё vibeтай байж чадаагүй шүү дээ. Нэг залуучууд нь бидний үеийн залуучууд нь тэгээ нэг иймэрхүү юу гэх юм муухай хувцлал тэгэл гардаг юм шиг санагдсан. Гэтэ одоо Монголд бас амар хийгээд ам шүү те энэ Халлоуины пари мари зохион байгуулаад Тийм байлээ. костюм шалгаруулаад одоо энэ тентгийн нөө хүмүүсийн сториг үзэхлээр чинь л баг энэтэй ер нь ойролцоол лаглаг пари хийдэг болцоо санагдсан шүү. Тийм Монголд дагдаг нөгөө нэг celebrity хүмүүс, influencer хүмүүсийн сториг үзсэн чинь тэгэл бүгдээрээ нэг юм гоё паринд явал. Гэтэ тэдний байга нь болохоор одоо яг Halloween яаж тэмдэглэж байгаа юм хин зүгээр юм хувцаараа өрсөлдөж байгаа юм шиг санагдсан. Нэг костюмаараа тэрнээс бол яг тийм одоо юу гэдэг юм Америкт чихэр мэхэр цуглуулах гэж явдаг шиг тиймэрхүү биш. Тэгэл яг Америкийн залуучууд шиг л тэмдэглэж байгаа юм шиг санагдсан яг. Яг тэгээ бүгдээрээ нэг юм клабд ингэ сайхан ууж иццгээгээл нэг тийм пари хийж байгаа юм санагдсан. Эрэгчл харин яг гэр бүлэрээ хөөрхөн нэг юм үлгэрийн баатар ч юм уу ямар нэгэн дөр тавираад бас сахныгаа дагуулад явъя гэж бодсон ш. Тэгтээ өдрийн цагаар сая нөгөө нэг юунд харсан одоо Америкт үздэг нөгөө couples blog-уудыг харсан чинь амар хөөрхөн дөр тавирсан. Тэгээ тэрийг харсан чи яг ингэж болох юм байна гэдэл бодсон. Тийм би бас яг Америкт ирэхээс өмнө нөгөө одоо Mongolian family-г үзэж явах тэд нар амар хөөрхөн хувирчдагээс ш нөгөө нэг жил юу боллоо astronaut болсноо дараа жил нь нөгөө юу болоод нэгтүүлээ super family болцсон байсан амар хөөрхөн тэр бүр амар хөөрхөн байсан. Тэгээ надад бас бас тэгж яг хүүхдүүдэд жоохон бах нэг гэр бүлэрээ ингэж гоё tradition болгож явал их зүгээр санагдсан. Хүүхдүүдэд томорхоос өмнө тэгээд эднэр чинь том болчоод тэгж явахгүй шүү дээ. Яа. За нэг Halloween нэг иймэрхүү болоод өнгөрлөө. Одоо тэгэл Halloween-ы дараа чинь Thanksgiving тэгээ шинжил гээл ингээл энэ он дуусхан дээ. Би тэгээ түрүүчийн дугаар дээр чамтай нэг ярих гэж бодож ирсэн юм мартцсан байлээ. Сая энэ чинь нөгөө нэг Victoria's Secret шоу боллоо шүү дээ. Би үзээгүй шүү. Яа. Чи үзсэн үү? Би бүр гарна гэдгийг сонсчоод худлаа юм бахтаа одоо гэж бодчихоо. Тэгээ яг нөгөө нэг official site-н дээр тавьцаахлаар наа ингээд тэгээд яг энтхээр 6 илүү 7 цагт яг болсон юм. Тэгэл бүр амар notification эдрийн дарж байгаа л тэгэл бүр шүн ингээд хүүхдээ хөлж явахтаа үзэл. Тэгээ өглөө нь нас дахиж үзэл. Тэгэл аяа гой санагдсан шүү дээ. Тэгээд хуучин нөгөө яг дуртай байсан модельудаа харж марсан ч бүр амар гоё харагдал. Тэгэл нэг буцаад нэг юм эмгтээлэг шинж чанараа олж авсан гэх юм уу? Nice. Гэхдээ бас гол зорилго нь тэдний хийдэг гол зорилго нь тийм л байдаг ахaltaа яг юм нь болохоор тий. Би үзье гэж бодсон юм. Тэгээ үзье гэж бодсноо яг одоо ингээ энийг үзчих юм бол би өөртөө амар готрох байх гэж бодоод. Үзэж амжаагүй л энэ гэтээ нөө яг угаасаа сошиал медиаар орохоор ч угаасаа гарч ирээд байгаа юм чинь. Жижигэн тасалсан бичлэгнүүд нь тэгээд хүм амар олон нөгөө өмнөх байсан одоо нөгөө болцсон байсан модельуд нь алхсан байсан. Тэгээд бас нэмээд бас нэлээд олон одоо нөгөө inclusive байлахын үүднээс юм plus size хүмүүс алхсан байсан. Тэгээд хөгшин хүмүүс бас алхсан байсан. Тэгээд
Яг тэд нар нь гоё л байсан л да. Гэтэ яг хуу тэл угаасаа Victoria's Secret бол Victoria's Secret шүү дээ. Тэгэл ямар ч тийм plus size хүн байсан ч гэсэндээ тэгэл хамгийн гоёыг л алхуулж байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр бас тэгэл яг үзчих юм бол яг би урд нь дандаа үздэг лээсэн. Тэгээд угаасаа амар дуртай байдагсан. Гэхдээ энэ жил үзье гэсэн чинь яач юм зориг хөрөхгүй байгаа ч гэж. Надад бол бүрээгээд бүр амар гоёсаа би өөрөөсөө нэг одоо юу гэдэг өөрийгөө гол нь молно гэсэн мэдрэмж авахаас илүүтэй тэдрийгээ хараад баясаал бүр хөөх гэл одоо нөгөө жишээлбэл энэ ч яг 18 онд хамгийн сүүлийнхэн шоу хийхэд чинь нөгөө адреналин мач нэг жоохон юм нүүр мөрний болцгорлцсон те тэгэл нүүр мөрөө нь яаж будцсан гэмээр гаргаж ирэл алхуулцсан тэгээд өмсөлцсөн надад ерөөсө таалагддаг байхгүй юу. Тэгэл хамгийн сүүлийнх нь алхалтыг ямар хачин илгч вэ гэж бодоол жоохон сэтгэл тэгж бодогдчихсэн. Сэтгэл дундороо. Тийм сэтгэл дундор. Тэгсэн чинь сая ингээд яг алхах чагийг харсан чинь бүр амар гоё санагдал баг адреналин ивагийн өмнөөс баг баярлаад байгаа юм шүү. Би тэрийг тэгж ойлгосон шүү дээ. Адреналин юмаг болохоор хүмүүс тэр алхалтын дараа тэр чинь жирэмсэн болоод тэгээд саяхан нэг хүүхэд нь одоо 2 настай байлоо дээ. Тэгээ байгаа шүү дээ. Тэгээ яг нөө төрсний дараа жоохон жин нэмсэн ингээд нэлээд юм одоо ингээд өмнөх одоо Victoria's Secret-ээр алхдаг байсанс арай өөр болсон байсан чи хүмүүс тэрийг намирж яаж хийгээдсэн санагдсан шүү дээ. Тэнгүүтээ тэрнээсээ ингээд хүмүүс тэрийн одоо тийм амар одоо постпарtum үеийг харангуйтаас нэрээ ийм сайхан байсан топ модель хүртэл ийм болдог гэл хүнийг амар доош нь хийгээдсэн. Тэгсэн чинь сая энэ жилийнхэн алхалтын тэр жижиг мэтлэгийг үзсэн чинь бүр буцаад бүр амар гоёлцсон байсан бүр вау. Харин надад болохоор тэр 18 онд алхахт нь одоо юу гэдэг жин нэмсэн ерөөс нэг тийм амар надаас тэгээд муухай харагдааг байхгүй зүгээр тэр нөгөө нэг ингээд ерөхий тэр лүк гэх юм уу те нэг цогцолтоогүй юмнуудыг ингээд наагаад өгсөн юм шиг санагдаад тэгээд нэг үсэн тэр чинь ямар гоё үстэй байлээ те тэнгүү тэр үсмсийн нэг сонирн болгоц. Тэгэхээр нэг л тийм бүр авартай олгоод байгаа юм шиг санагд. Яг тэр нөгөө нэг цаанаасаа тэр хийсэн production багийнхнаасаа ч юм уу шилтгаас юм уу гэж би зүгээр бодсон шүү дээ. Тэгэхээсш тэр хүн одоо юу гэдэг жирэмсэн байжгаад төрөөд тэгээд ингээд алхсан байсан ч бай үгүй ч бай. Надад бол хэрвээ гоё янзлсан байсан бол бүр илүү гоё л байх байсан санагдаад байгаа байхгүй. Тэгээ саях дээр бол бүр үнэхээр бүр гоё эс. Тэгтээ яг тэр нэг үсмсийн бооцсон нас жоохон таалагдаагүй. Тийм үү. Би ерөөс тийм минь анзаараагүй юм. Ямар ч лээсэн буцаад амар гоё ирч хүчтэй айгу гоё л харагдчихсэн тэр хүн. Уусаа ч өөрөө гоё хүүхэн л дээ. Харин яа. За тэгэл бас гоё хуучны модельудаа харах бас сайхан байлаа. Tyra Banks сурлахад тийм Tyra Banks-ыг харлаа. Tyra Banks ч бас дээр үеийн бас хамгийн гоё модельүүдийн нэг үстэй. Тийм хүмүүс амар Tyra Banks-ийн тэр нөө бичлэгнийхэн доор комент дээр амар юм биччихсэн шүү дээ. This is your karma гэж мэгээд нөгөө өмнө нь ингээд нөгөө жоохон plus size хүмүүсийг амар юу яадаг гэсэн юм шиг үлээ. Доош нь хийж ингэж амар үгээр иддэг гэх юм уу? Тийм байсан юм шиг үлээ. Тэгээд this is your karma гэх хүмүүс амар тэгцээс. Тэгээд нөгөө нэг Tyra Banks-ийн тэр American Next Top Model-ыг амар үздэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэрнгээр нь л одоо би бол айгуу сайн мэддэг. Тэгээд дараа нь Victoria's Secret-д бүр айгуу олон жилийн өмнө алхдаг гэсэн мэдээл тэгэл гээл. Тэгээ уус бараг хамгийн анхдагч модельүүдийнх нь бараг нэг юм билээ шүү дээ. Nice. Тиймэрхүү. Би тэгээд үзег байгаа. Гэтэ үзнэ. Одоо нэг зэрэг орж аваад үзнэ. Тий. Би яг чиний үзсэн юмнуудыг ерөөсөө үзэхгүй маа тий. Чи нөгөө юм үзчихсэн ш нөгөө. Single Inferno, Dylan зэрэг юмнууд үзсэн байсан. Би үзээгүй л байгаа. За тэгээд өөр сэн сайхан юу байна? Өөр миний юм дээр мессеж ирээд байгаа юм сонсогч байна уу? Дүн гэдэг үгүй. Өөр одоо ядахгүй ээж ирлээ. Яваач гэдэг. Тийм одоо нэг 2-7 хоног гүрийчвэл одоо ээж маань ирэх гээд байна. За тэгвэл гоё бараг уулзж агаад подкаст хийх нь шүү дээ. Харин тийм би тэгвэл бараг танах руу нэг заримдаа завндаа гүгж очиод ээж бас амжин шүү дээ. Зөв. Тэгээд хоёул чинь нэрээ сая яасан шүү дээ.
color analysis хийлгэсэн шүү дээ. Оо Чи тэрний талаар яа. юу гэж бодож байна? Аха. Ер нь өмнө нь ингэж мэдчихсэн үү? Тэгээд хийлгэсний дараа ямар санагдав? Би өмнө нь ер нь color analysis-ийг ер нь айгу хүнд байх ёстой гэж бас бодож исэн байхгүй. Өмнө нь нэг яг энэ color analysis гарч ирж байхад нэг хідэн дагдаг хүмүүс маань яг Монголд хийлгээд тэгээд би өстэй ийм хувц өмсдөг байсан чинь надад энэ зөгтгөө байсан байна. Одоо би өнгөө тодорхойлуулаад ийм боллоо. Энэ надад зохин мохин нэгэд нөө юу яадаг гэсэн байхгүй юу? Ингээд бичлэг хийцэн. Тэгээ би вау, би бас ингэж өөрийнхөө өнгийг тодорхойлуулаад ингээ өмсвөл бас надад зүгээр юм байна да. Яг тэгэл би яг дэлгүүр хэсгээр яг ямар өнгийн хувцас надад зөгтгөө мэдгүй. Тэгээ ингээд хувцаа гэхдээ ингээ сэтгэлийн хөдлөөр авчдаг. Тэгээ дараа нь ингээд ерөөсөө өмсдөггүй ингээ хитэн хувцснууд идэх болцсон. Тэгээд яг тэгж явж байгаад нэг Монголд онлайнаар тэгж хийдэг газар байна гэд 45,000 төгрөгөөр би хийлгэсэн. Тэгээ би хийлгчээд байжсэн чинь хийлгчээд хүлээжсэн чинь намайг юу гэсэн тэр уг нь айгуу гоё юм дэлгэрэнгүй юм гоё PDF над руу явуулсан байхгүй юу. Тэгээд тэрийг ингээ харсан чинь намайг болохоор намар deep mute гэсэн байхгүй юу. Тэгээд намар deep mute дээр нь болохоор ерөнхийдөө нэг юм бордоо юм намрын дуу юм өнгөнүүд сонирхол гэж хамт ингэ тохирно. Тэг тиймэрхүү хувцас авал их зүгээр энэ төр гэж гарч ирсэн. Тэгээд би тэрнээс хойш ингэ за намрын өнгөтэй гэсэн юм чинь би ер нь хөвчлэн бор өнгийн хувцас авъя гэж бодоод амар солиотой. Баахан бор өнгийн хувцас авал тэгээд дэлгүүр орохоор ерөөсөө тийм неон ч юм уу янз бүрийн тийм гоё юм ассан өнгөтэй хувцснуудыг ерөөсөө нэг тийм тоохоо болоод за надад угаасаа эднэрийг зөхгүй гэж хэлсэн юм чи би ерөөсөө өмсөхгүй гэж бодоод тэг өмсөөгүй ерөөсөө аваагүй юм тэрнээс хойш тэр чи одоо 2 жил 3 жилийн өмнө би тэр анализисыг хийлгэсэн шүү дээ. Тэгээд би тэрнээс хойш ерөөсөө тэгтээ ингээд би ерөөсөө өмсөж байгаа хувцсандаа нэг тийм сэтгэл хангалуун биш байгаадсэн өнгөнд нь. Тэгээд Чикагод нэг тийм color analysis хийдэг Солонгос сурсан тийм охин байна гэж би одоо нөгөө тараад одоо мэдээд тэгээд тэр охин дээр ингээ очиод үзүүлэх юмсан гэл мөрөөдөд идэг байсан. Тэгээд тэгсэн чинь дараа нь ингээ сонсоод ахны тэр манд ламаагийн найз болоод тэгээд ламаагийн найз гэдгийг сонсоод бүр за окей ер нь ламаач гэсэн хийлэх бодолтой байгаа энэ төр гэд. Тэгээ бит хоёр баг Чикаго явж хийлэгдэх юм билүү гэд нэг удаа ярьж ирсэн. Тэгээд байжгаад тэгэж тэрийгэ мартцсан. Тэгэл би сая сүүлд нэг хэдэн хувц авахтаа тэгэл ерөнхийдөө нэг юм basic харал тэгээд нэг тиймэрхүү хувц аваад ирсэн. Тэгээд тэр охин сая DC ирлээ. DC ирээд in person ингээд үзэхээр болоод тэгээд очиод үзүүлээд би өөрийгөө намар mute deep ч лөө тэрийгэ хэлсэн байхгүй. Тэгээд тэгсэн чи тэр охин болохоор за ингээ онлайнаар ингээ хийлэхэд ингээ 50% юм юутай байдгийн chanceтай байдаг хэлж өгөх. Тэгэхээр хоёлаа ингээд тэрийг чи үзье гэд. Тэгээ үзүүлсэн. Тэгээд намайг ерөөсөө тим хүн биш байна гэж хэлсэн. Намрын хүн биш байна. Чи бол хавар 102 дээр тэгсэн чинь ингэсэн нэг хүнд тийм нэг улирал давамгай байдгүй маа. Хүн болгон ингээд нөгөө нэг улирал дээр ингээд зөгцдөг өнгөнүүд гэж байгаа. Тэгээд тэр өнгөнүүдийг ингээд гоё тохируулаад өмсчих юм бол их зүгээр эдгаа гэж хэлсэн. Тэгээд миний хамгийн одоо best color байх юм бол юу гэж хэлсэн намайг summer whitish гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ өнгөнүүдийг би хизээж бүр амьдралдаа бүр гоё гэж бодож авч байгаагүй. Одоо гоё нь гоё л доо. Гэхдээ яг би өөртөө авч өмснө гэж бодсон өнгө байгаагүй. Ялангуяа нөгөө after нөгөө юуны дараа тэр нөгөө онлайнаар хийлгэсний дараа надад ерөөсөө ийм өнгө зөхгүй хэлсэн. Тэгээ би тэрнээс хойш ерөөсөө энэ өнгөнүүд рүү ерөөсөө бүр нэг нүдэрэж хараагүй өнгөнүүд байсан. Тэгээд үзүүлсэн чинь нэрээ үнэхээр яг тэр нөгөө ингээд гоё drape ингээд унжуулад ингээд ордоор ингээд унжуулад өнгөнүүд ингээд яагаад ирсэн чинь үнэхээр надад яг тэр өнгөнүүд нь ингээд миний нүрийг ингээд гоё гэрэлтүүлээд зохиод исэн. Тэг би бүр вау. Би хизээч надад энэ өнгө зохино гэж би ерөөсө бодож байгаагүй юм биш үү гэж бодоод. Тэгээ надад ингээд сүүлийн үед авсан нэг юм хоёр өнгө тийм purple өнгөний цамц байсан байхгүй. Тэгээд тэрийгэ өмссөн чинь үнэхээр л яг миний царайг гэрэлтүүлээдсэн. Тэгээ би тэр color analysis-ийн дараа нөгөө яг өөртөө зохирдог гэсэн өнгийн нэг юм ногоон өнгийн цамц
өмсөд гарахгүй юу гэрийн байрныхаа гадаа. Тэгсэн чинь байрны гадаа ингээд тааралцсан ээжүүд хүү чи гоо сайханд орсон юм уу? Нүүр чимэр амар гой цагаан харагдаад байна. Юу хэлчихсэн юм гээд. Тэгээд үгүй энэ надад зөгтөг өнгөх гээд би өнөөдөр энийг өмссөн чинь нэрээ гой цохоод байна уу? Миний нүүр мөр айгу гой харагдаж байна уу гэд тэгсэн чинь бүр үнэхээр яг хүмүүс хүртэл тэгж одоо ялгааг нь харж байгаа байхгүй. Тэгэхээр надад бол color analysis бол байх ёстой гэж би бол бодсон. За чиний хувьд ямар байсан бэ? Чаас үзүүлсэн шүү дээ. Би бас яг чамтай адилхан яг онлайнаар хэлсэн байхгүй юу? Instagram-аар нэг хаяг руу холбогдол. Тэгсэн чинь бас л намайг намар diff mip гээл тэгэл за ер нь жоохон гүн те зохих юм байна. Тэгэл би ч бас гүн морон гейм сонирхол гүн саарламаар сонирхол явсан. Тэгээд яг хуу намрын өнгө зохих нь бол зохих юм байлээ гэж гарсан. Тэгээ надад болохоор бас айгүй тийм тод гоё юм юу гэдэг spring өнгнүүд зохих юм байна гэж гарсан. Тэгээд spring pale гэж гарсан. Тэгээд харсан чинь надад нэрээ айгуу гоё ми царай мараа шал яалтчгүй ингээд одоо юу гэдэг тэр нөгөө хөшгнүүдийг ингээд тавиад харсан чинь яг зөв өнгөн дээрээ хүний царай бүр амар контрасттай харагддаг юм байна гэдгийг харагдсан шүү дээ. Тэ ингээ яг гэрэл сүдэр тавьсан юм шиг. Тэг яг ингээ гэрэл сүдэр тавьсан юм шиг харагдсан. Тэгээд би ч бас яг чамтай адилхан тэгэл гараал өмсөл тэгэл нэг таал одоо гэдэг зогч байгаа зохиог үнч мэдэгдэхгүй ингээл нэг бахан хувцснууд авчдаг. Тэгээ тэнгүүдээ тэрийгээ нэг өмсөх гэхлээр дараа нь ерөөсөө өмсдөггүй те нэг сарын дараа 2 сарын дараа ч юм уу. Тэгээл нэг клозетэнд нэг байж идэг. Нэг тим юмнууд зөндөөсөн байхгүй. Тэгээ яг сая хийлгэсний дараа ингээ өнгөнүүдээ хараад мэдсэний дараа амар болцоо. Одоо ер нь тийм зохгүй гэдэг өнгөө авах шаардлагагүй болчих жоохгүй. Нэгдүгээр амар мөнгөнд хэмнэлттэй болчих юм шиг санагдсан. Шат хувцснуудад мөнгө үрээл өмсөхгүй байлгаж яснаас те. Яг таарах юм авцсан дээр юм байна гэж бодсон. Тэгээд тэр нүүн мейкап дээр бас надад хизээч зохгүй гэж бодож байсан. Блашны өнгө надад амар зогсон. Тийм. Тэд одоо тэрийг одоо аваач. Харин авнаа. Тэр өнгийг бүр би дандаа энийг жоохон хөшөө өнгө гэж бодоод байсан байхгүй юу? Хөшөө өнгө надад ус зохгүй гэд тэнгүүдээ амар too pink өнгө тавьчихдаг ч юм. Тэгсэн чи эсрэгээр тэр өнгө нь надад бүр амар naturally харагдаад миний царайг бүр ингээл өргүүлэрстэй би ингээд зүгээр нэг юм simple те нэг юм blush color хүний нүрийг ингээд бас зөв харагдуулж болд юм байна гэл амар гайхсан. Тийм байлээ. Яг ингээд хүнд ингээд зөгтөггүй өнгө, тэгээ зохиж магадгүй өнгө, тэгээд яг гой зөгтөг өнгө гэж 3 байдаг юм шиг санагцсан. Тэгсэн чинь за яг тэр гайгүй зөгтөг өнгө нь болохоор хүнийг яг ингээд гой нүүр гэрэлтүүлж харагдуулж байгаа. Тэгтээ ингээд гой будагтай үед тэнгууд яг зөгтөг бүр яг таарсан өнгө болохоор бүр чи бодоггүй байсан ч гэсэндээ нүүрний бүр ингээд бүх энэ гой өөс юм эвийг ингээд нэг тэгж далталж өгж байгаа юм шиг те ингээл уруулны тэгэхэд чи ингээд миний уруул одоо ингээд буруу өнгөн дээр ингээд нэм жоохон цайрч мараад нэг юм сонио харагдадсан байхгүй юу. Тэгээ яг зөв өнгө тавьсан чинь бүр үнэхээр ингээ гоё natural юм улаан plumpy харагдаж марагдаад нэлээд таалагдсан. Тэгээд тэгээ би тэгээд тэр чинь $150 үзүүлсэн шүү дээ хоёлаа. Одоо энд ирээд үзүүлсэн. Тэгэхэд нөгөө Чикагод үзэх юм бол $200 үздэг гээд. Тэгээ би бас хүмүүст ингээд тим юм хийлгэж байгаа энэ тэр гэсэн чинь нэлээд үнэтэй юм шүү гэд тэгжсэн байхгүй. Тэгээд яг үнэтэйгийн хувьд үнэтэй санагдсан. Гэхдээ яг ингээ ирээдүгөө ингээ бодонгууд би хэрвээ $150 гараад өнөөдөр нэг палаж тохирохгүй өнгийн палаж авч ирснаас $150 өөрийнхөө өнгийг үзүүлээд надад тохирох юмаа би $10-20 чамаагүй олоод авцсан дээр гэж надад санагдсан. Тийм бол илүү юм financial талдаа бас нэлээд юу санагдсан. Хэрэгтэй. Бараг л өөртөө хөрөнгө оруулж ийн л гэж би бодсон. Тэгээ угаасаа нүүрний будагнууд хүртэл дуусчихсан тэгэнгүүт одоо Sephora-гийн хямдрал болж ийн. Тинчэнээс яг одоо ингээд өөртөө тохирох юмаа авах нь яг зөв цаг. Би яг зөв цагтаа зөв юмаа хийлгсэн л гэж бодож байгаа. Тийм тэгээ тэр чинь зөвхөн ингээл чиний хувцсны өнгө тэр гэд хэлчихгээс гадна одоо юу вэ? Чиний мейкапны чи одоо color одоо foundation бид бас амар цагаан өөрөөсөө илүү цагаан foundation хэрэглэдэг байсан юм билээ. Тэгээд арай нэг жоохон natural болгоод тэгээд нэг өнгийн бууруулад үзүүл яадын гэсэн санаа хэлсэн. Тэгээд тэрийг ямарчсан туршиж үзнэ. Тэгээд магадгүй тэрнээс болоод одоо амар цагаан крем хэрэглэснээс болоод ч юм уу би нэг юм амар төв цонхоогоор ч юм уу те амьд биш юм шиг харагдаад байсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу?
Тийм буруу өнгийнхөө хувцсыг өмсчих юм бол ер нь тий ямар ч гоё нүрэ бодсон, ямар ч гоё үсээ янзлсан байсан нэг юм ядарсан царайтай харагднаа гэж хэлсэн байхгүй. Тэгээд яа үнэн л юм шиг санагц. Би заримдаа өөрийгөө ингээл цаастай амар гоё унтцсан, би өстэй амар гоё нүрэ будчихлаа гэл яг нөгөө бодож исэн хувцас өмсөө гарангуут юу ачдаг нэг тийм өөртөө таалагдахгүй байгаад идэг байсан байхгүй юу. Тэгэхээр одоо яг хөө миний клозетэнд надад таардаг өнгийн цөөхөл хувцас байна яг одоогоор. Тэгэхээр би одоо клозетаа бүрэн шинжлэх ёстой л гэсэн үг. Гэтэ тэр чинь шууд би дэлгүүр гараад бүх юмаа нэг сольж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээл байж байгаа л нэг солих байх л гэж бодчих. Яа. За нэг тиймэрхүү юм бит 2 сая өнгөрсөн 7 хоногт хийлгээд тэгээ гоё experience авлаа. Тэгсэн. Тэгээд тэр заяа штт те нэр нь. Та нар Чикагод байдаг болвол AME color analyst үлээ юу лээ яа надад буруу хэлчихэж магадгүй те. AME гэдэг AME color system билүү. Тийм Instagramтай эмхтэй байгаа та нар сонирхоод үзээрэй. Би бол highly recommend. Зүгээр хийлгсэн дээр санагдсан шүү. Онлайнаар хийлгэхээр болохоор тэр охин болохоор тийм 50% юутай байдаг гэж хэлсэн. Chanceтай байдаг гэж хэлсэн. Тэгээд хоёулаа л онлайнаар хийлгэхэд хоёуланд нь баг адилхан өнгө өгсөн юм шүү те. Гэхдээ яг бит хоёр бол яг амьдрал дээр жоохон адилхан доо харагддаг. Гэхдээ миний арьс болохоор арай нэг юм юу ахгүй арай нэг өөр өнгөтэй. Ламаагийнхыг бодвол ламаа ч юм бол айгүй гоё юм хөрслөг бордуу юм гоё арьстай байхгүй. Тэгэхээр чи миний болохоор арай нэг юм шардуу. Тэг чи ийм хоёр адилхан биш хүн дээр адилхан season тавьчин гэдэг чинь ингээд бит хоёрын ингээд хувцлалт өнгө тэгэхээр нэг тэрэн дээр бол ямар нэг асуудал бол гарч ирэх нь тодорхой л санагдсан. Тэгэхээр хүн болгон адилгүй юм байлээ. Тэгээд тэр чинь бас нэр тэгсэн штэ. Хүн чинь яг өөрт нь тохирох өнгөнөөс хамаарат хувцлалт хүртэл стил хүртэл өөр болох юм байлээ. Тэнгүүд чинь би миний өнгөн дээр тохирсон хувцлалт болохоор chic, stylish тийм гарч ирсэн. Тэгэхээр бас тиймэрхүү өнгийн хувц өмсөж байгаа хүмүүс олвол одоо тэр өнгөндөө тааруулаад гоё стил хүртэл өөр байх юм байлээ гэж би бодсон. Тэгээд сая харлаа. Нэрийг харлаа. AME Color Studio гэдэг. Тэгээд та нар сонирхоод үзээрэй. Солонгос сурсан байсан. Би бүр аргаа хараад бараг солонгос явд юм уу гэж бодож исэн аач шиг. Тэгэхээр ийм гоё үйлчилгээ авсандаа маш их баяртай байна. Тэгээд энэ 7 хоног нэг иймэрхүү л өнгөрлөө. За тэгвэл хоёлоо тэгээд эх 7 хоногт нөгөө сургуулийнхаа тухай подкаст уулзцгаая тий. За тий. Тэр үед би нэлээд олон мэдээлэл бас олохыг хичээгээд тэгээд та нарт маань ч гэсэндээ сургууль соёлд яаж сурдیں۔ Ямархуу үйл явц болдیں۔ Юу одоо бэлдэх ёстой байдیں гэдгээ одоо мэдгүй эсвэл асуух юм байгаа бол комментэн дээр биччихээрэй. Тэр асуултнуудыг чинь дагуу ингээд бас хариултаа ингээд зөв болоод ярих юмаа бэлтгэчихье гэж бодлоо. Тэгээ асуух юм байвал асууцгаарай. За өнөөдрийн дугаартаа хамт байсанд баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай.